1960-аад онд Колорадо мужийн Спрингс хот дахь байшингийнхан гадаа ахуулсан Галвны гэр бүлийн нэгэн гэрэл зураг танд харагдаж байна. Зураг дээр нийт 14 хүн харагдах бөгөөд царайлаг агаарын цэргийн офицер аав нь дэгжин хар үстэй ээж нь болон тэдний 12 хүүхэд байх аж. Хүүхдүүдийг насны дарааллаар хамгийн томоос хамгийн бага хүртэл шат мэт игнүүлэн зогсоосон нь Америк мөрөөдөл амжилтын бэлэгдэл мэт харагдана. Хөвгүүд нь хөл бөмбөгийн од, хоккейн шилдэг тоглогч, шатрын аваргууд байв. Аав нь сүрлэг анчин шувуу болох шонхор сургагч байсан бөгөөд тэдгээр шувуу нь түүний ажилдаг шинэхэн байгуулагдсан агаарын цэргийн академийн бэлэг тэмдэг болжээ. Харин ээж нь орой бүр шинэхэн бялуу өөрийн гараараа хийж гэрээ өөгүй цэвэрхэн байлгаж хүүхдүүдэд дуурийн тоглолт үзүүлэхээр дагуулan явдаг байв. Хөршүүд нь Галвны гэр бүлд атаархдаг байсан юм. Гэвч 1970-аад оны сүүл гэхэд энэхүү зурган дээр хөвгүүдийн 3 нь мужийн сэтгцийн эмнэлгийн өөрөөр тасгуудад нэгэн зэрэг хэвтэн эмчлүүлж байв. Эцэст нь Галвны 10 хөвгүүдийн 6 нь болох Дональд, Жим, Брайан, Жозеф, Мэтью, Питер шизофрен өвчтөй гэж онцлогджээ. Тэдний нэг нь эхнэрээ хордуулан хөнөөхийг оролдож дараа нь өөрийнхөө амийг хорлохыг завдсан байдаг. Нөгөө нэг нь хайртай бүсгүйгээ хөнөөгөөд ердөө 22хан наснда өөрийнхөө амийг хорлсон юм. Харин нэг хүн хамгийн бага нь болсон 2 эмэгтэй дүүгээ олон жилийн турш хаалттай хаалганы цаана хүчирхийлж байжээ. Зурагт харагдах 12 хүүхдийн шатны хамгийн доор зогсож байсан бяцхан 2 охин эцэстээ ямар ч хүүхэд хизээж сурах ёсгүй байсан нэгэн аимшигт амьд үлдэх дүрмийг сурч өссөн юм. Ах нар нь зодолдож хашгирааг эхлэнэ. Бяцхан охид коридорын мухард байх эцэг эхийн унтлагын өрөөлөө гүйж хаалгаа дотроосоо түүгжин цагдаа ирэхийг хүлээнэ. Ойролцоогоор 100 хүн дутмын нэг нь шизофрен өвчин тусах магадaltaй гэсэн судалгаа байдаг байна. Гэтэл ганцхан энэ айлын 6 хүн шизофрен өвчнөөр өвчлсөн юм. Олон 10 жилийн турш ангаах ухаан үүний учрыг тайлбарлаж чадаагүй. Харин ээжд нь бүх бурууг тогтдог байв. Гэвч энэ суурьсан гэр бүлийн удамд хинж төсөөлөөгүй нэгэн нууц агуулгадж байсан юм. Тэр нууц нь шизофрен өвчний генетикийн үндсийг тайлах түлхүүр болж өнөөдөр хүртэл эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдэд өгдөг зөвлөмжийг өөрчилж Америкийн хамгийн их зовлон туулсан гэр бүлийг сэтгцийн ангаах ухааны түүхэндх хамгийн чухал гэр бүлийн нэг болгосон юм. Энэ бол Hidden Valley Road-ийн Галвны гэр бүлийн түүх юм. Тэдний гэр бүлд яг юу тохиолдсон юм бол? Энэ түүх тухайн үеийн Америкийн олон гэр бүлийн адил дайн хурмаар эхэлдэг. Джон Галван, Мими Блэйни хоёр ахлах сургуульд байхдаа үерхэж байсан хайрт хос байв. 1944 оны 12 сард Джон Галван номхон далайн фронт руу дайнд мордохын өмнөхөн Мими түүн рүү залгаж нэгэн чухал мэдээ дуулгажээ. Би жирэмсэн болсон гэв. Тэд яаран Мексикийн Тихуана хот руу хил даван очиж гэрлэлтэд батлуулсан бөгөөд Джоны хөлөг онгоц хөдөлж амжаагүй байх үед хурмаа хийжээ. Дайны энэ үеийн хурим нь тухайн үеийн мянган хосын хуримтай адил байв. Ирээдүйдээ итгэл дүүрэн инх тайвны дараах амьдрал тэдэнд сайхан бүхнийг авчирна гэсэн найдвар дээр босгосон гэрлэлт байлаа. Удалгүй Джон номхон далайн дайнаас гавьяа шагналтаа цэргийн алба хаагчаар иргэн иржээ. Түүнийг мэддэг хүмүүс Джоныг дайнаас өөр хүн болон иргэн ирснийг анзаарсан. Тэр өмнөхөөсөө илүү ууртай, дуу цөөтэй, бусдаас хөндөй хүн болсон байв. Заримдаа сэтгэл санаа нь огцом хямарч хид хідэн удаа эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон бөгөөд тухайн үеийн эмч нар үүнийг ердөө мэдрэлийн асуудал гэж бүдэг бадаг оншилдог байжээ. Харин өнөөдөр бол үүнийг өөрөөр нэрлэх байсан байх. Дайн түүнд гүн сорин үлдээсэн ч гэр бүлийнх нь тэр шарахыг олон 10 жилийн турш үүрж явсан атлаа яг юу болсныг нь хизээж бүрэн ойлгож оншилж чадсангүй. Түүний тэнгисийн цэргийн карьер урагшилсангүй. Харин 1950 онд шинээр байгуулагдсан Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн хүчинд шилжин ажиллажээ.
Өнөр өтгөн болж байсан гэр бүл нь эцэстээ Колорадо мужийн Спрингс хотод суурьшсан юм. Тэнд шинээр байгуулагдсан Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн актем уулсын бэлд сүндэрлэн босож байлаа. Жон энэ актемд амьдралынхаа хамгийн чухал ажлыг олжээ. Тэрээр багш, олон нийтэд харилцах ажилтан болж нэмээд актемийг үндэслэн байгуулсан хүмүүсийн нэг болсон байна. Хожим тэр байгууллагынхаа гүйцэтгэх захирлын албан тушаалд дэвшиж, мужийн захирагчид болон генералуудтай хамтран ажилдаг нэр хүндтэй хүн болжээ. Түүний хамгийн дуртай ажил бол шонхор шувууг сургах байв. Колорадогийн уулсаас зэрлэг шонхрыг барьж, номхруулан сургаж, нисгэх нь Галвины гэр бүлийн нийтлэг хүсэл сонирхол болжээ. Энэ хобби нь тэднийг агаарын цэргийн актемийн хамгийн алдартай бэлэг тэмдэг болох шонхор шувуутай улам нягт холбосон юм. Тэр үеийн Галвины гэр бүлийн амьдрал хөндлөнгөөс харахад бараг төгс мэт харагдана. Сүрлэг шонхор шувуу сургадаг цэргийн офицер 10 сайхан хүүтэй өнөр өтгөн гэр бүл. Галвины гэр бүл зөвхөн Америкийн үлгэр жишээ гэр бүл шиг харагдаад зогсохгүй. Яг л тийм гэр бүлийг сурталчилсан зурагт хуудас мэт байсан юм. Харин Мими энэ бүх хугацаанд ар гэрийн бүхий л ажлыг хийж байлаа. Тэр нэгэн цагт Нью-Йоркд амьдарч, уурлаг, хөгжим, оюунлаг хүмүүсийн хүрээлэлд байхыг мөрөөддөг байв. Гэвч бодит амьдрал түүнд Колорадод амьдарч хизээж дуустдаггүй гэрийн ажил, үргэлж завгүй, гэрээсээ байн хол байдаг нөхөр бас 20 жилийн хугацаанд 12 удаагийн жирэмслэлтийг авчирсан юм. Анхны хүү Дональд 1945 онд төржээ. Дараа нь Жим, Жон, Брайан, Майкл, Ричард, Жозеф, Марк, Мэтью, Питер гээд 10 дараалсан хүү төрсөн байна. Эцэст нь эмчин Мимид дахин жирэмслэх нь амь насанд нь аюул учруулж болзошгүй гэж анхааруулсан ч тэд 2 охинтой болжээ. Эхнийх нь Маргарет, хамгийн бага нь 1965 онд төрсөн Мэри байв. Мэри хожим нь нэрээ Линдси болгон өөрчилсөн бөгөөд энэ гэр бүлийн түүхийг дэлхийн нийтэд хүргэсэн хүн болсон юм. 1963 онд Галвины гэр бүл Колорадо Спрингс хотын захын тухайн үед хагас хөдөө нутаг тооцогдож байсан Woodman Valley гэх нам гүмхэн гудамжинд шинээр баригдсан байшинд нүүж орсон байна. Хожим нь тэр гудамжны нэр дэлхийн номер 1 бестселлер номын гарчиг болсон юм. Харин тухайн үедээ энэ нь ердөө л хөршүүдийн атаархлыг төрүүлдэг хамгийн том, хамгийн аз жаргалтай мэт харагддаг гэр бүлийн хаяг байсан бизээ. Гэвч тэр байшингийн дотор гэр бүлийн амьдрал аль хэдийнэ задарч эхлэв. Бараг бүх хүүхдүүдийнх нь хүүхэд насны дурсамжинд Жон Галвин хүүхдүүдээсээ хөндөй, хол байдаг эцэг байв. Өдөр тутмын амьдралд тийм ч их оролцдоггүй байсан тул заримдаа хүүхдүүдээ нэрээр нь биш төрсөн дарааллаар нь дугаарлаж дууддаг байжээ. Олон хөвгүүд нэг дор өсөхдөө бүх зүйлийн төлөө өрсөлдөнө. Тэд байн хоорондоо зодтолдог байсан. Энэ нь жирийн ахан дүүсийн маргаан биш, харин нудраг, цус, эвдэрсэн тавилгаар төгсдөг жинхэнэ хүчирхийлэл байлаа. Эцэг их нь тэднийг салгаж зогсоохын оронд бүр боксийн бэлийг худалдаж авч өгсөн байна. Мими 12 хүүхдийн дунд ганцаараа байсан. Биеэр том болсон өсвөр насны хөвгүүдийг хүчээр салгах ямар ч боломжгүй байсан учраас тэр гэр бүлээ авч явах цорын ганц аргаа сонгожээ. Тэр нь хүүхдүүдтэй, өөртөө, бас бусад хүмүүст бүх зүйл хэвэн, бид бүгд сайн байгаа гэж итгүүлэх явдал байв. Гэвч үнэн хэрэгтээ бүх зүйл огт хэвэн байгаагүй юм. Анхны ан цав хинч төсөөлөөгүй байдлаар гарч ирсэн байдаг. Ууган хүү болох гэр бүлийн бахархал болсон Дональд байв. Тэрээр 18 нас хүртлээр эцэг эхийнхээ мөрөөдлийг биелүүлсэн бахархаж явдаг хүүхэд байсан юм. Тэр хөл бөмбөг тоглодог, бүх барилддаг, царайлаг, нийтэж мөн тэр багада гэр бүлийнхээ очдог сүмд мөргөлийн үеэр санваартанд тусалдаг байжээ. Хэрв Галвин эзэн хаан байсан бол Дональд хааны угсаа залгамжлах ханхүү байх байсан юм. Гэвч Дональдын тухай гэр бүлийнхнээс нь гадна бараг хинч бүр гэр бүлийнх нь хүртэл мэддэггүй зүйлс байсан юм. Тэр хожимо, тодруул бол өсвөр наснаасаа эхлэн өөрийгөө бусад хүмүүст үл үзэгдэх шилэн ханны цаанд байгаа мэт мэдэрдэг байсан тухайга ярьсан байдаг.
Дональд яагаад өөрт нь тийм мэдрэмж төрдгийг ойлгож чаддаггүй, тайлбарлаж чаддаггүй байжээ. Гэхдээ үүнээс ч илүү харанхуй нууц байсан. Тэр нууц олон 10 жилийн дараа л ил болсон юм. Дональд багада католик шашны нэгэн ламын бэлгийн хүчирхийллийн золиос болжээ. Тэр лам гэр бүлийнх нь итгэл хүлээлгсэн дотны найз нь байсан бөгөөд 10 хүүтэй энэ айлд байнга ирж очдог. Бүгдийнх нь хувьд халуун дотноор хүлээн авдаг хүн байв. Дональд ердөө 12 настайдаа аль хэдийн 2 удаа амиа хорлохыг оролдсон байв. Гэвч үүнийг хинч мэдээгүй, хинч анзаараагүй. Тэр үеийн гэр бүлд нийгэмд ийм зовлонг оншилж, ойлгож ярилцах хэл, мэдлэг, ойлголт байгаагүй юм. Тэр үеийн нийгэмд ч ийм асуудалтай нүүр тулах хүсэл зориг байсангүй. Удалгүй Дональд Колорадо мужийн их сургуульд элсэн оржээ. Гэвч түүний доторх үл үзэгдэх хан олонний нүдэн дээр нурууж эхэлсэн юм. Нэг өдөр тэр санаатайгаар ил гал руу үсэрч орсноор биеийнхээ ихэнх хэсгийг хүн дээр түлжээ. Яагаад ингэснийг нь хинч тайлбарлаж чадсангүй. Дараа нь Галвины гэр бүлийн тухай ярих болгонд дурддагддаг нэгэн хэрэг гарсан юм. Олон хүн Дональд муур алсан гэж ярьдаг. Гэвч эмч нарын тэмдэглэл болон гэр бүлийнхний дурсамжинд үлдсэн бодит үнэн нь үүнээс ч илүү эмгэнэлтэй байв. Дональд өөрөө их сургуулийн эрүүл мэндийн төвд очиж нэгэн зүйлээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэр баананд байсан үхсэн муурны цогцыг сүйтгэсэн гэдгээ хэлээд маш их айж байгаагаа ярьжээ. Дональд муур алсандаа сайрхаагүй, харин тусламж гуйж байсан юм. Тэр эмч нарт миний тархинд ямар нэгэн зүйл болоод байна. Би өөрийгөө хянаж чадахгүй байна гэж хэлэн тусламж хүсжээ. Харамсалтай нь эмч түүнд туслаагүй. Түүнд онш тавиагүй, эмчилгээ хийгээгүй. Түүнийг дотроос нь сүрүүлж байсан тэр өвчнийг нэрлэлчж өгөөгүй байна. Түүнийг зүгээр л гэрлүүнд буцаасан юм. Дараагийн хэдэн жилийн турш Дональд гэр бүлийнхээ нүдэн дээр аажмаар дороотсоор байлаа. Гэвч түүнд юу болоод байгааг ойлгох ямар ч мэдлэг тайлбар тэдэнд байсангүй. Нэг өдөр Дональд гал тогооны угаалтурны дэргэд зогсоод 15-ыг нэг-нэгээр нь хүйтэн царайтаагаар хагалжээ. Зарим өдөр дүү нараа сургуулаасаа ирэхэд гэрийн бүх тавилгаа хашааны ард гаргаад тавьчихсан байдаг байв. Бүр нэг удаа гэрийн аквариум руугаа давс хийснээсээ болж бүх загас үхсэн байлаа. Дональд Жин хэмээх залуу бүсгүйтэй гэрэлсэн ч түүний өвчний дарамтыг даалгүй, гэрлэлт нь удалгүй нуруунжээ. Эцэст нь бүх эргэлзээг арилгасан өдөр ирсэн юм. Дональд эхнэрийнхээ болон өөрийнхөө амийг хор ууж эгүүтгэхийг оролдсон байлаа. Олон жилийн турш тусламж ирж, аажмаар сүрсний эцэст л Дональдыг Колорадо мужийн Пуэбло хотын улсын сэтгцийн эмнэлэгт албадан хэвтүүлжээ. Тэнд л түүнд эцэст нь энэ гэр бүлийн хувь тавилан тодорхойлох нэгэн үгийг хэлсэн юм. Тэр бол шизофрен. Дараагийн олон жилийн хугацаанд Дональд Пуэблогийн сэтгцийн эмнэлэгт 10 гаруй удаа дахин хэвтэн эмчлүүлсэн байдаг. Харин энэ хооронд Hidden Valley Road дэх гэрт нь эцэг эх нь дараагийн бүх үйл явдлыг тодорхойлох нэгэн шийдвэр гаргажээ. Үүнийг бид гэр бүлийн хүрээнд л үлдээн, чимээгүй өнгөрүүлнэ гэж хоорондоо тохиролцсон байна. Джон Галвины ажил цэргийн болон төрийн өндөр албан тушаалтнуудтай нэгт холбоотой байв. Тухайн цагт нэг хүнд сэтгцийн өвчтөй байна гэдэг нь зүгээр нэг гэр бүлийн зовлон биш байлаа. Энэ нь ичхүүртэй байдлаар нэр хүндийг нь сүйрүүлж, үлдсэн 11 хүүхдээ тижээж байсан орлогыг нь хүртэл алдах эрсдэлтэй асуудал гэж үзэж байсан юм. Тиймээс Галвины гэр бүл энэ тухай хэндэж хэлсэнгүй. Хөршүүдтэй хамгийн дотн найзуудаа ч хэлсэнгүй. Гаднаас нь харахад төгс гэр бүл хിവэрээ инээмсэглсээр байсан. Тиймээс хоёр дахь хүүч мөн хий дуу хоолой сонсож эхлэх үед энэ гэр бүлд аль хэдийн нэг бичигдээгүй дүрм тогтчихсон байлаа. Тэр бол чимээгүй байх. Жин бол Галвины гэр бүлийн хоёр дахь хүү байсан юм. Жин багасаа л ах Дональдынхаа сүүдэрт амьдарч түүнтэй бүх зүйл дээр өрсөлдөн өссөн. Гэр бүлийн хоёр том хүү үнэхэрийн ширүүн, цус урсгасан өрсөлдөгчд байв. Тэдний хоорондын зодон жирийн ах дүүсийн маргаан биш байлаа.
Харин ч тэр нь энэ гэр бүлийг бүхэлд нь нөмөрсөн хүчирхийллийн эхлэл, бусад хүүхдүүдийн дагаж сурсан жишг болсон юм. Өөрөөр хэлбэл Галвны гэр бүлд дараа нь гарсан бүх зодон, түрэмгийлэл, хүчирхийллийн хэв маяг нь хамгийн түрүүнд Дональд Жим хоёрын харилцаанаас эхэлсэн байдаг. Жим бол ах Дональд шиг гэр бүлийн бахархал болсон хүү биш, харин тэрслүү нэгэн байв. Нэг удаа Жим агаарын цэргийн хүчний сөнөөх онгоцонд зөвшөөрөлгүй нэвтэрсний улмаас сургуулаасаа хөөгдөж байсан удаатай. Харин Дональдын амьдрал уруудаж эхлэхэд Жимийн амьдрал хэсэг хугацаанд өөдөлж байгаа мэт харагддаг. Тэр Кэти хэмээх бүсгүйтэй гэрлэж хүүтэй болсон. Хэсэгхэн хугацаанд Жим өөрийн гэсэн амьдралаа босгож буй жирийн нэгэн залуу мэт харагдсан юм. Гэвч удалгүй Жим ч бас хий дуу хоолой сонсож эхэлжээ. Хүмүүс өөрийг нь мөрдөж байна, тагнаж байна, хаа сайгүй өөрийнх нь эсрэг хувилдаан өрнөж байна гэж итгэх болов. Жим архинд орж удалгүй эхнэрээ хүчирхийлж эхэлсэн бөгөөд тэдний гэрлэлт айдас хүчирхийллийн улмаас салалтаар дуусжээ. Эцэст нь Жимд шизофрен гэсэн онш тавигдсан юм. Ингэснээр Галвны гэр бүлийн 2 дахь хүү энэ оншийг авсан байна. Эндээс энэ гэр бүлийн хамгийн харанхуй нууцлаг түүх эхэлсэн юм. Гэр бүлийнх нь энэ нууцыг 30 жилийн турш хэндэж ярилгүй хадгалжээ. Дональдын өвчин сэдэрч Хиден Валли Роуд дэх гэр нь аюултай айдас төрүүлэн болж хувирах үед Мими баг 2 охиноо илүү аюулгүй газар байлгахыг хүсдэг болов. Тиймээс ээж нь баг 2 охиноо ах Жимийнх нь гэрлүү явуулсан байна. Маргарет Мэри хоёр бол энэ гэр бүлийн хамгийн бага охтууд бөгөөд тэд өөрсдөөсөө 10 гаруй насаар ах төрсөн ахындаа очиж хондог болжээ. Гэвч ах Жим нь олон жилийн турш тэднийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн байна. Ингээд ээж нь огтоо хамгаална гэж итгэн ахынд нь байлгасан ч эсэргээрээ огтоо өөрийн гараар хамгийн аюултай ахын гэрт хүргэж өгсөн байв. Үннийг үргэлж нууж, мдээгүй дүр эсгэх дүрмтэй байсан энэ гэр бүлд болсон явдал баг 2 охин нь насанд хүрсний дараа л бүрэн ил болсон юм. Олон жилийн дараа охид ээжтэйгээ энэ талаар нүүр тулан ярилцахад Мимич бас амьдралынхаа хамгийн том нууцыг дэлгэжээ. Тэр өөрийн бүх амьдралыг товчхон тайлбарлсан юм. Намайг ч бас баг байхад хойд эцэг хүчирхийлдэг байсан. Эмэгтэй хүн байна гэдэг ийм л байдаг юм гэж хэлээд авч хэлцээгүй байна. 12 хүүхдийн их болсон Мими бага насандаа хойд эцэгтэй хүчирхийлүүлж өсчээ. Тэр бүх насаараа үннийг харахгүй байхыг сурсан байна. Учир нь харахгүй байх нь л түүний хувьд амьд үлдэх арга байсан юм. Энэ аимшигт нууц гэр бүлийн дотор үргэлжилж байх зур 4 дахь хүү болох Брайан өөрийн гэсэн эмгэнэлт хувь тавилан гэрээсээ 2 мужийн цаана туулж байлаа. Түүний амьдрал бүр сонингийн нүрэнд гарсан юм. Брайан бол царайлаг, хөгжмийн авьяастай, хүмүүсийг өөртөө татдаг залуу байв. Тэр рок хөгжимчин болох мөрөөдлөө биелүүлэхээр Калифорни руу явсан бөгөөд ах дүүсээсээ хамгийн хол Колорадо дахь гэр бүлийн асуудлаас хамгийн ангид байгаа хүн мэт харагдаж байлаа. Түүнд Нони гэдэг найз бүсгүй байсан. Нони бол сэргэлэн, хөгжилтэй, хүн бүрийн хайрладаг бүсгүй байжээ. Амьдралынхаа үлдсэн өдрүүдэд Брайан өөрийнх нь сэтгэл дотор яг юу болж байсан талаар гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаагүй юм. 1973 оны 9-р сард дөнгөж 22 настайд Брайан Галван найз охин болох Нонигийн амийг хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амийг игүтгсэн юм. Энэ мэдээг сонсоод гэр бүлийнх нь цочрол ууй гашууд автсан байдалтай Калифорни руу нисэн очжээ. Тэнд очоод тэд нэгэн аимшигтай үннийг мэдсэн байна. Брайанд Наван хэмээх хүчтэй сэтгцийн эмгэх дуудаг эмийг эмч бичиж өгсөн байв. Өөрөөр хэлбэл хаа нэгтээ хизээ нэгэн цагт нэгэн эмч Брайанд Дональд Жим хоёртой ижил өвчний шинж тэмдгийг анзаарсан байна. Гэвч гэр бүлийнх нь үүнийг огт мэдээгүй. Брайан ах нар болох Дональд Жим хоёрын адил ижил сэтгцийн өвчнөд ганцаараа тэмцэж байсан юм. Чимээгүй байх нь Галвны гэр бүлийн бичигдээгүй дүрэн болсон. Тэр чимээгүй байдал нь эцэстээ тэдний 3 хүүгийн амийг авч отсон юм. Гэвч өвчин үгээр дуусаагүй. Харин ч энэ гэр бүлийн дараагийн хөвгүүд рүү айжмаар ойрцоор байлаа. Тэдний ихэнх нь тэр үед насанд хүрээгүй байсан.
Одоо төр зур энэ түүхийг зогсоогоод гэр бүлийн хамгийн бага 2 охин болох Маргарет, Мэрийн хоёрын байр сууриас бүхнийг төсөөлөөд үзье. Тэд 10 ахыхаа дунд өссөн. Тэр ах нарын хэд хэдэн тухайн үед шизофрен өвчний нөлөөнд автаж хизээ юу хийх нь мэдэгдэхгүй. Заримдаа айдас төрүүлэм бүр аюултай болчихдог байлаа. Аав нь бараг үргэлж гэртээ байдаггүй. Ээж нь ганцаараа 12 хүүхэдтэй тул хүч хүрэхгүй туйлдаж байв. Тиймээс 2 охин маш багаасаа нэгэн дүрмийг сурсан юм. Учир нь тэдэнд өөр сонголт байгаагүй. Ах нарын хооронд зодоон эхлэхэд, Дональд уурлан галзуурч эхлэхэд, ах нар нь хоорондоо мөргөлдөн зодолдоход тэд хонглын үзүүрт байдаг эцэг эхийнхээ ундлахны өрөөлөв гүйдэг байв. Хаалгаа дотроосоо түгжээд зодоон дуусхийг хүлээн. Заримдаа бүр цагтаа ирэхийг ч хүлээн. Нэгэн талархлын баярын өдөр болсон энэ явдал энэ гэр бүлийг бүхэлд нь илэрхийлдэг. Энэ бол Мимигийн хамгийн дуртай мөчүүдийн нэг байлаа. Толитол эндүүтсэн ширээний цагаан бүтээлэг, галстал өнгөлсөн хоолны мөнгөн хэрэгсэл, уртаас урт ширээ, гаднаас нь харахад төгс аз жаргалтай гэр бүлийн дүр зураг. Гэвч яг тэр үед Дональд хоолны ширээг бүхлээр нь өргөөд дүү Жим рүүгээ шийджээ. Ингээд Галивны гэр бүлийн төгс амьдралын жүжиг хүүхдүүдийн нүдэн дээр нь нэг мөсөн нуран унсан юм. Энэ ганцхан дүр зургал тэр гэр бүлийг бүхэлд нь ямар харилцаатай байсныг илэрхийлдэг. Гаднаасаа үзэсгэлэнтэй хүмүүс, харин дотор нь айдас хүчирхийлэл. Эцэст нь 2 охин хоёулаа гэрээсээ явсан юм. Маргаретийг 13 настай байхад нь Денвер хотод амьдардаг эцэг эхийнх нь дотны найз болох чинээлэг Гаригийн гэр бүл охиныг өөрсдөд дээрээ авч өсгөжээ. Тэд Маргаретэд өөрийн гэсэн өрөө өгч хувийн сургууль сургах боломж олгосон байна. Маргаретийн хувьд энэ нь нэгэн зэрэг аврал, цөллөг, бас эцэг ихтэй хаягдсан мэт мэдрэмж байсан юм. Харин хамгийн бага охин Мэри өөрийн хүчээр тэр гэрээс гарчээ. Тэр Коннектикут муж дахь нэр хүндтэй Хочкс гэх дотуур байртай сургуульд тэтгэлэг авч 9-р ангид байхдаа дөнгөж 14 настайдаа гэрээсээ явсан байна. Тэнд очиод Мэри өөртөө шинэ нэр өгчээ. Мэри гэсэн нэрээ Линдси болгон өөрчилсөн юм. 12 настай хүүхэд өөрийгөө ямар гэр бүл төрснөө өөрчилж чаддаггүй. Харин 14 настай хүүхэд ядаж тэр гэр бүлийн ямар хүн байх ёстойгоо өөрчилж чаддаг байжээ. Линдси насанд хүрснийхэн дараа олон жилийн турш сэтгэл заслын эмчилгээ хийлгэж Боулдер хотын нэгэн сэтгэл зүйчтэй хамт маш удаан хугацаанд өөрт нь тохиолдсон аимшигт явдлуудыг өөрөөс нь шалтгаалаагүй гэдгийг салгаж ойлгохыг хичээжээ. Одоо Линдси гэдэг нэрийг санаарай. Учир нь энэ түүхийн төгсгөлд Hidden Valley Road-ийн хамгийн бага хүүхэд хаалгаа түгжээд айж суудаг байсан тэр бяцхан охин л эцэст нь гэр бүлийнхээ бүх түүхийг дэлхийн нийтэд хүргэж бүгдийнх нь өмнөөс үннийг хэлсэн юм. 1970-ад оны дунд үеэс шизофрен өвчнөөр энэ гэр бүлийн хамгийн бага хөвгүүд өвдөж эхэлсэн юм. Тэгээд маш хурдан тархжээ. Питер бол айлын 10 дахь хөвгүүдийн хамгийн бага нь байв. Тэр математикийн онд сурлагтан мөн хоккейн үнэхээр авьяаслаг тоглогч байсан. Гэр бүлийг нь нөмөрсөн энэ хараал түүнийг тойроод өнгөрнө гэж итгэх бүх шалтгаан байсан юм. 1975 онд Питер 14 настай байхдаа аавыгаа өөрийнх нь нүдэн дээр харвалт өгч унахыг харжээ. Түүнээс хойш удалгүй Питерт сэтгцийн өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн. Шизофренээр өвдсөн 6 хөвгүүдээс түүнийг хамгийн удаан, хамгийн хүнд явцтай нь болсон гэдэг. Олон жилийн турш түүний онш шизофрен болон 2 туйлд сэтгцийн эмгэг хоёрын хооронд байнга өөрчлөгдөж байлаа. Түүнд онш тавихад хүндрэлтэй байжээ. Питерт хийсэн эмчилгээ тухайн үеийн сэтгцийн эмчилгээний түүхийг ганцхан хүний эмнэлгийн картанд багтаасан мэт байв. Нэгд ор түүнд 6 өөр төрлийн сэтгцийн эмийг зэрэг уулгаж байсан байна. Ийм үр дүнгөө өгөхөө болоход эмч нар шүүхээс зөвшөөрөл авч цахилгаан цочрох эмчилгээ хийхэр болжээ. Гэр бүлийн түүхэнд хамгийн эмгэнэлтэй мөчүүдийн нэг нь үүнтэй холбоотой.
Нэг өдөр ээж Мими нь Колорадо дахь Спрингсийн эмнэлэгт хүүгээ ирэхээр очиход Питер орон дээрээ оосорлогдсон хүлэгдсэн өөрийн шээсэндээ нэвт норсон хэвтэж байжээ. Мими тэр дорн хүүгээ эмнэлгээс авч гарсан байна. Мимиг юу ч гэж буруутгаж болох ч нэг зүйл тодорхой. Тэр хүүхдүүдээ хизээж орхиогүй юм. Мэтью бол айлын эсдэх хүү байлаа. Өвчин тусгаасаа өмнө тэр маш ирээдүйтэй уран бүтээлч байсан. Тэр ваар урлах онцгой авьяастай бөгөөд бүтээлүүд нь үнэхээр үзэсгэлэнтэй байжээ. Түүний өвчин эхэлснийг илтгэсэн нэгэн үйл явдал хожим энэ түүхийн хамгийн эмгэнэлтэй мөчүүдийн нэг болсон байдаг. Нэг өдөр тэр дүү Маргаретийнхаа амьдардаг Гаригийн гэрт зочилжээ. Гэнэт Мэтью бүх хувцаа тайлаад өөрийн гараар урлаж бэлэг болгон өгч байсан нэгэн ваараа авч газар шидэн хагалсан байна. Өөрийн хийсэн бүтээлийг өөрөө устгаж буй тэр дүр зураг нь түүний дотор юу болж байгааг илтгэн харуулжээ. Удалгүй Мэтью Пуэблогийн улсын сэтгцийн эмнэлэгт хэвтсэн Галвны 5 дахь хүн болсон юм. Түүний өвчин өнөөдрийг хүртэл идгээгүй л байна. Мэтью Галвин өөрийгөө Пол Маккартни гэж итгэдэг. Олон 10 жилийн дараа баримтат киноны зураг авалтын үеэр түүнээс таныг хэн гэдэг вэ гэж асуухад тэр өөрийгөө Пол Маккартни хэмээн танилцуулж үүнийгээ батлах мэт халааснасаа Beatles хамтлагийн Let It Be цомгийн кассетийг гарган үзүүлдэг. Дараа нь Жозеф байлаа. Тэр бол айлын 7 дахь хүү бөгөөд түүний түүхийг гэр бүлийнхэн нь өнөөдөрч нулимсгүйгээр ярьж чаддаггүй. Жозеф бол 6 ахын дүүсийн дундаас хамгийн сүүлд шизофрен гэсэн онш авсан хүн юм. Олон жилийн турш тэр огт асуудалгүй мэт харагддаг байжээ. Тэр өвчтөе ах нараа эмнэлэгт байнга эргэж очдог байсан. Хожим нь эмч нар тэр уулзалтуудын үеэр Жозефийн талаар ямар нэгэн тайлбарлаж чадахгүй түгшүүртэй мэдрэмж төрдөг байсан тухайга дурсан ярьсан байдаг. Гэсэн ч тэр өөрийн амьдралаа тогтвортой авч явж байлаа. Жозеф Чикаго хотод байнгын ажилтай байсан бөгөөд бүх зүйл хэвээ мэт санагддаг байв. Гэвч 1982 онд 25 настайдаа хувийн амьдралдаа хид хідэн хүнд гарц хохирол амсны дараа хий дуу хоолой түүндэж бас сонсогдож эхэлжээ. Түүний төөрөгдөл бусад ах нараас нь өөр, бараг л үлгэр домгийн мэт хачирхалтай хэлбэртэй байсан юм. Жозеф өөрийгөө эртний хятадд өмнөх амьдралаа туулсан гэж итгэдэг байв. Мөн Тэнгэрийн үүлэн дундаас нэгэн эзэн хаан өөртөө нь ярьдаг гэж боддог байжээ. Жозефийг бусад ах нараас нь ялгаруулж байсан зүйл юу байсан бэ? Гэр бүлийнхэн нь түүний зовлонг хамгийн эмгэнэлтэй гэж үздэг байсан. Учир нь 6 ах дүүсээс зөвхөн Жозеф л олон удаа харсан хий үзэгдэл, сонсож буй дуу хоолой нь бодит биш гэдгийг ойлгодог байв. Тэр өөрийнх нь тарих өөрийг нь хуурч байгааг мэддэг байсан. Тэгээд энэ бүхнийг зогсоохыг үнэхээр ухамсартайгаар хүсдэг байв. Өвчин нь түүнийг гэр бүлээс нь алсруулсан ч Жозеф тэдэнтэйгээ холбоотой байхыг үргэлж хичээдэг байв. Тэр ах дүүсийнхээ төрсөн өдрүүдийг нэг бүрчлэн сандаг, мэдчилгээний карт, жижиг бэлэг тэдэндээ илгээдэг байв. Өөрийнх нь дотоод ертөнд нуран унж байсан ч ах хүний хийх ёстой энгийн хайр халамж, инэрлийг мартдаггүй байлаа. Жозеф л олон жилийн турш нуугдсан байсан хамгийн аимшигтай үннийг анх дуугарсан хүн болсон юм. Тэр ээждээ гэр бүлийн хамгийн итгэлтэй найз нь гэж боддог байсан католик лам хүүхэд байхад нь Галвны хөвгүүдэд юу хийснийг хэлжээ. Ингээд Галвны 6 хүү болох Дональд, Жим, Брайан, Жозеф, Мэтью, Питер эцэст нь бүгд шизофрен гэсэн онштой болсон байна. 1970-ад оны сүүл гэхэд тэдний 3 нь нэгэн зэрэг Пуэблогийн улсын сэтгцийн эмнэлгийн өөрөөр тасгуудад хэвтэн эмчлүүлж байлаа. Харин үлдсэн 4 хүү болох Джон, Майкл, Ричард, Марк нар энэ бүхнийг нүдэрээ харж дотроо нэг л айдастай амьдарч байв. Дараагийнх нь бий байх болов уу гэж. Джон гэр бүлээ дагуулan нүүж Айдахо мужид хөгжмийн багшаар ажиллан нам гүм амьдрал зохиожээ. Майкл өсвөр насндаа өөрөө ч сэтгцийн ийм ууж байсан бөгөөд 2 удаа сэтгцийн эмнэлэгт хэвтэж байсан ч эцэст нь тэр хүнд үеэ даван гарч чадсан юм. Тэр өөрийг нь бясалгал аварсан гэж ярьдаг.
Харин Ричард Дайн улсад бизнесийн салбарт амжилттай ажиллажээ. Маркийн хувьд үлдсэн 3 хөвгүүдийн адил нэг л асуултыг насан туршдаа тээж явсан. Яагаад тэд өвчлсөн юм бэ? Яагаад би биш гэж. Энэ асуултанд магадгүй хэн ч үнэн зөв хариулж чадахгүй байлаа. Харин чадна гэж хэлж байсан хүмүүс нь бүтэн 30 жилийн турш хамгийн харгас хариултыг өгч ирсэн юм. Тухайн үеийн сэтгцийн ангаах ухаан Галвины гэр бүл шиг айлуудын талаар юу гэж үздэг байсан бэ? Бүх буруу ээжд нь байгаа гэж эхийг нь буруутгадаг байв. Энэ онол бүр өөрийн гэсэн нэртэй байлаа. Шизофрен гентэй их гэж. Энэ нэр томьёог 1940-од оны сүүлээр нэрт сэтгэл засалч Фреда Фром Ричман гаргажээ. Энэ онолын дагуу шизофрен нь хүүхэд наснд эхийн хүмүүжүүлснээс болж хүүхдэд үүсдэг гэж үздэг байв. Тухайлбал ээж нь хүйтэн хөндөө төгс төгөлдрийг шаарддаг. Хэд захирангуй хайр халамжаа илэрхийлдэггүй байвал хүүхэд шизофрен тусдаг гэсэн ойлголт түгээмэл байсан юм. Гэвч энэ онолыг батлах шинжлэх ухааны бодит нотлохоо хизээж байгаагүй. Харин хожим хийсэн судалгаанууд энэ үзлийг няцааж шизофрен нь гол төлөв генетик болон тархины хөгжлийн олон хүчин зүйлсийн нийлбэр нөлөөнөөс үүсдэг болохыг харуулсан юм. Гэхдээ тэр үндэслэлгүй онол Америкийн бүтэн нэг үеийн эцэг эхийг ялангуяа эхчүүдийг олон жилийн турш тарчлахсан юм. 12 хүүхдийн их хатуу шаардлагатай дуу цөөтэй төгс төгөлдрийг эрэлхийлдэг Мими Галвин тухайн үеийн шизофрен гентэй эхийн дүр төрхтөө гаднаас нь харахад яг таарч байсан тул энэ онолыг бараг л түүний дүр зургийг хараад зохиосон мэт санагддаг байв. Тиймээс түүний хөвгүүд нэг нэгээрээ шизофрен өвчнөөр өвдөж эхлэхэд эмчилж чадах аргагүй тэр өвчний зовлон дээр дахин нэг хүнд шийтгэл нэмэгдсэн юм. Тэр нь эмнэлгийнхэн болон эргэн тойрныхны чимээгүй боловч тасралтгүй буруутгал байлаа. Энэ бүхнийг чийл хийсэн, хүүхдүүдэд чийл ийм болгосон гэж. Амьдралынхаа сүүл үед Мимигийн хэлсэн ганцхан өгүүлбэр тухайн үеийн эхчүүдийн бүх эмгэнлийг хитгэн үгээр илэрхийлдэг. Тэр ингэж хэлжээ. Би бүрэн сүрчгсэн байсан. Учир нь би өөрийгөө үнэхээр сайн ээж гэж боддог байсан юм гэж. Тэр орой бүр хүүхдүүддээ шинэхэн амттан өөрийн гараар хийдэг байв. Нэг ч уулзалт хүүхдүүдийнхээ эмчийн цагийг алгасдаггүй. Хүүхэд бүрийнхээ хажууд үргэлж очдог. Гэвч эцэст нь тэр өөрийгөө л бүх зүйлд буруутгажээ. Үнэн дээр Мими Галвины дүр төрх нь тухайн үеийн буруу онолын зурсан муу эхийн дүрч биш. Гэр бүлийнхэн нь хожмоо дурсдаг ариун эхийн дүрч биш байв. Тэр хоёрын дундах ээдрээтэй бодит хүн байсан юм. Тэр өөрөө багада бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүн байжээ. Гэвч энэ тухайга өндөр нас хүртлээр хэндэж ярьсангүй. Тэр төгс төгөлдөр байхыг эрмэлздэг нэгэн байсан. Тиймээс өөрийнх нь амьдрал бүхэлдээ нурж байсан ч эмх замбраагүй байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй байв. Тэр нэгэн аимшигтай алдаа гаргасан. Огтоо аюулаас хамгаална гэж бодоод өөрийн мэдлгүй яг аюул руу нь явуулсан байдаг. Гэвч нөгөө талаас тэр Америкийн тухайн үеийн сэтгцийн эрүүл мэндийн тогтолцооны хийж чадаагүй нэгэн зүйлийг хийжээ. Мими хүүхдүүдийнхээ нэгийг ч хизээж орхиогүй юм. Мими тэднийгээ байнга эргэж тойрч очдог байсан. Тэдний төлөө эмч байгууллагуудтай тэмцдэг байсан. Питрийг хүртэл өөрийн гараар эмнэлгийн орноос авч гарч байлаа. Тэр хөвгүүдээ хооллож, байрлуулж, хамгаалж, тэдний төлөө эцсээ хүртэл тэмцсэн ээж юм. Харин тухайн үеийн сэтгцийн эрүүл мэндийн тогтолцоо олон өвчтнийг зүгээр л сэтгцийн эмнэлэгт удаан хугацаагаар байлгаж, бараг мартагдуулахад чиглэдэг байсан юм. Мими өөр нэгэн маш чухал шийдвэр гаргасан. Тэр хүнд хэцүү жилүүдийн хаа нэгтээ ингэж боджээ. Хэрв ангаах ухаан манай гэр бүл юу тохиолдсныг мэдхийг хүсэж байгаа бол бид бүхлээрээ судалгаанд оролцъё гэж. Тэр зөвхөн өөрийгөө бус гэр бүлийнхээ бүх хүнийг тэдний цусны дээжийг хүртэл судлаачдад өгсөн юм. Түүний энэ шийдвэр шинжлэх ухааныг өөрчилсөн байна. 1984 онд Лин Делиси хэмээх залуу судлаач тухайн үед олон хүн цагийн гарц гэж үздэг байсан нэгэн санааг судалж байлаа.
Тэрээр шизофрен өвчний шалтгааныг генээс хайх боломжтой гэж итгэдэг байсан бөгөөд Галвны гэр бүл түүний судалгаанд оролцсноор энэ салбарын хамгийн үн цэнтэй судалгааны материалуудын нэг болж шизофрен өвчний генетикийн талаарх ойлголтыг шин түвшинд хүрэхэд асар их хувь нэмэр оруулсан юм. Тэр үед доктор Лин Делиси нэгэн зоримог таамаг дэвшүүлж байв. Тэрээр шизофрен гэр бүлээр дамжин удамшдаг бөгөөд үүний шалтгаан нь генетикт байдаг гэж үзжээ. Хэрэв үнэхээр тийм бол тухайн өвчнөөр өвдсөн олон хүүхэдтэй гэр бүлийг судалснаар өвчнийг үүсгэдэг генийг илрүүлэх боломжтой гэж итгэж байсан юм. Гэвч хамтран ажилдаг эрдэмтэд нь түүний таамагт эргэлзэж байлаа. Шизофрен бол хэтэрхий нарийн төвөгтэй олон хүчин зүйлээс шалтгаалдаг өвчин. Тиймээс ганцхан гэр бүлээс түүний нууцыг тайлах түлхүүр олно гэдэгт эрдэмтэд итгэдэггүй байсан юм. Гэсэн ч Делиси бууж өгсөнгүй. Тэр дэлхийд даяар ийм төрлийн гэр бүлүүдийг хайж урьд өмнө хизээж цуглуулж байгаагүй хамгийн том судалгааны материалыг бүрдүүлжээ. Тэгээд Колорадо мужаас тэр бүхнээс хамгийн онцгой нэгэн гэр бүлийг олсон юм. Галвны гэр бүл 12 хүүхэдтэй. Тэдний 6 нь шизофрен өвчтөй, харин 6 хүүхэд нь эрүүл. Энэ нь ямар ч лабораторид ёс зүйн хувьд хизээч зохиомлоор бий болгож болохгүй байгаль өөрөө бүрдүүлсэн хосгүй байгалийн туршилт байлаа. Галвны гэр бүлийнхэн бүгдээрээ Колорадогийн их сургууль дээр очиж цусаа өгч судалгаанд оролцжээ. Үүний зэрэгцээ өөр нэгэн судлаач болох Роберт Фридман шизофрен өвчнийг өөр өнцгөөс судалж байв. Тэрээр ямар ген буруутай вэ гэсэн асуултаас илүү өвчин тархинд яг ямар өөрчлөлт үүсгэдэг вэ гэдэгт анхаарлаа хандуулжээ. Фридман судалгааныхаа явцад маш сонирхолтой нэг зүйлийг олж мэдсэн юм. Шизофрен өвчтөй хүмүүсийн тархи мэдээллийг шүүх, өөрөөр хэлбэл чухал биш өдөөлтийг үл тоомсорлох үйл ажиллагаанд доголдолтой байдаг байна. Үүнийг эрдэмтэд мэдрэхүйн шүүлт гэж нэрлэдэг. Эрүүл хүний тархи нэг дуу хоолойг олон дахин сонсоход энэ бол аюулгүй, чухал биш дуу хоолой байна гэж таньж удалгүй түүнд анхаарахаа больдог. Харин шизофрен өвчтөй олон хүний тархи ингэж шүүж чаддаггүй. Өөрөөр хэлбэл дуу чимээ, гэрэл, хүрлцэх мэдрэмж зэрэг гадны бүх өдөөлтийг байнга шин бодит үйл явдал мэт хүлээн авч байдаг. Үүний улмаас тэдний тархи мэдээллээр хит ачаалалд орж бодит байдал болон хий үзэгдэл, төөрөгдлийг ялгахад улам хүндрэлтэй болдог. Шизофрен өвчтөй хүний хувьд дуу чимээ бүр өдөөлт бүр яг анх удаа сонсож мэдэрч байгаа мэт хүчтэйгээр тархинд хүрдэг. Тархинд нь дуу чимээг намсгах товчлуур байхгүй мэт. Шаардлагагүй мэдээллийг шүүж ялгах шүүлтүүр байхгүй мэт байдаг байна. Үргэлж тасралтгүй урсаж буй мэдээллийн үер дунд амьдарч байгаа мэт тэдэнд мэдрэгддэг. Ингэснээр Галвны ах дүүсийн олон 10 жилийн турш туулсан дотоод зовлон анх удаа биологийн бодит тайлбартай болж эхэлжээ. Галвны гэр бүлийн цус, эдийн дээжийг ашиглан судалгаа хийж байсан доктор Роберт Фридман энэ асуудлын шалтгааныг тархины тодорхой нэгэн рецептортой холбон тогтоосон байна. Тэрээр энэ доголдол нь CHRNA7 хэмээх гентэй холбоотой болохыг илрүүлжээ. Энэ нээлт түүнийг хинч төсөөлөөгүй өөр нэгэн чиглэл рүү хөтлсөн юм. Тэр нь хоолин хэмээх энгийн, хямд, өдөр тутмын шимт хижээлийн бодис байлаа. Хоолин гэх бодис нь хөгжиж буй ургийн тархинд яг тэр рецепторын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оролцдог ажээ. Фридманы судалгаагаар жирэмсний үед хангалттай хэмжээний хоолин хэрэглэх нь ургийн тархины хөгжлийг хамгаалахад тусалдаг гэсэн хүчтэй нотлогоо болсон юм. Өнөөдөр Америкийн анагаах ухааны холбоо жирэмсэн эмэгтэйчүүдэд хоолин хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь жирэмсний үеийн ердийн зөвлөмжийн нэг болсон бөгөөд уг зөвлөмжийн шинжлэх ухааны үндэс нь доктор Фридманы лаборатори цаашлаад Hidden Valley Road дэх Галвны гэр бүлийн цусны дээжээс ихтэй юм. Харин доктор Лин Делиси ч олон 10 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг үзжээ. Тэр Галвны гэр бүлийн цусны дээжийг авснаас 30 гаруй жилийн дараа буюу 2016 онд мэдрэлийн биологч Стефан Мактонотой хамтран олон жилийн турш хайж байсан зүйлсээ эцэст нь олсон юм.
Тэд 11-р хоромсоомон дээр байрладаг SHA-NK2 гэх генийн мутацийг илрүүлжээ. Энэ ген нь тархины мэдрэлийн эсүүд хоорондоо синапсаар дамжин дохио солилцох үйл ажиллагаанд маш чухал үүрэгтэй байдаг байна. Судалгаагаар энэ мутац галвины өвдсөн ах дүүсийн ДНХ-д илэрсэн бөгөөд уг өөрчлөлт нь ээж Мимигийн удам талаас дамжин ирсэн болохыг тогтоожээ. Гэхдээ маш чухал тайлбар хийхэд Мими шизофрен үүсгэсэн гэсэн үг огт биш. Судлаачид зөвхөн тухайн гэр бүлд эрсдлийг нэмэгдүүлж болох нэгэн генийн хувилбар илэрснийг тогтоосон гэсэн үг юм. Шизофрен нь ганц генийг дагаж үүсдэг өвчин биш бөгөөд олон ген, тархины хөгжил, жирэмсний үеийн орчин, амьдралын бусад биологийн хүчин зүйлс хамтдаа нөлөөлдөг маш нарийн төвөгтэй эмгэг гэж үздэг. Иймээс Галвны гэр бүлийн судалгаа нэг хүнийг буруутгаагүй. Харин шизофрен өвчний биологийн үндсийг ойлгоход дэлхий даяарх шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан гэж үздэг. Бүтэн 30 жилийн турш дэлхийн нийт Мими Галвны хүүхдээ өсгсөн арга барилыг буруутгаж ирсэн. Харин шинжлэх ухаан эцэст нь үнэнд хүрэхэд асуудал түүний хүүхдээ хэрхэн хүмүүжүүлснээс болоогүй. Түүний өөрийн ч мэдээгүйгээр хүүхдүүддээ дамжуулсан биологийн онцлогоос олсон юм. Мими үүнийг мэдэгч боломжгүй байсан, хянахч боломжгүй байсан. Ёс суртахууны ямар ч утгаар түүнийг буруутгах үндслэл байгаагүй. Хүүхдүүдээ эвдсэн гэж буруутгагдж байсан тэр ээж эцэстээ хүүхдүүдийнхээ өвчнийг тайлбарлахад хамгийн их тус болсон хүн юм. Түүний цус, түүний гэр бүлийн цус, түүний шинжлэх ухаанд өгсөн шийдвэр байлаа. Энэ бүхэн ирээдүйн олон сая хүнд тус хүргэх судалгааны үндэс болсон байдаг. Гэхдээ ганцхан ген шизофрен өвчнийг тайлбарлаж чадахгүй. Судлаачид үүнийг маш тодорхой хэлдэг. SHA-NK2 ген бол өвчнийг ойлгох нэгэн зам мөр болохоос биш, бүх хариулт биш юм. Галвны гэр бүл өнөөдөр шинжлэх ухаанд нэгэн том асуултыг үлдээсэн хэвээр байна. Хэрв генетикийн эрсдэл нь бүх хүүхдэд нь байсан юм бол яагаад 6 хүн өвчилж харин үлдсэн 6 хүүхэд нь өвдөөгүй вэ? Энэ асуултын бүрэн хариултыг шинжлэх ухаан өнөөдөр ч хайсаар байна. Нэгэн өдөр шизофрен өвчний түүх бүрэн бичигдэх үед Галвны гэр бүл анагаах ухааны түүхэнд нэрээ үлдээсэн бусад алдартай гэр бүлүүдийн адил зөвхөн өвчний хохирогчд бус шинжлэх ухаанд хамгийн чухал хариултыг өгсөн гэр бүл хэмээн дурсагдах болно. Гэвч тэр их нээлтийн ард маш олон оршуулга байсан. Брайан 1973 онд Калифорнид ердөө 22 настайдаа амиа алдсан. Тэр өөрийгөө болон найз бүсгүй Нонигийн амийг авч одсон бөгөөд энэ түүхийг ярих бүрд Нонигийн нэрийг ч мартах ёсгүй. Жим 2001 оны 3 дугаар сард 53 наснда нас оржээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүний үхлийн шалтгаан нь зүрхний дутагдал байсан бөгөөд энэ нь түүнийг аврах ёстой байсан сэтгцийн эмний гаж нөлөөнөөс үүдэлтэй гэж тогтоосон байна. Зөөлөн зан ааштай өөрийн өвчнөө ойлгодог байсан Жозеф мөн 53 наснда нас орсон юм. Тэр зөвхөн шизофрен өвчний бус тухайн үеийн эрүүл мэндэд гаж нөлөөтэй эмчилгээний бас нэгэн хохирогч болсон байлаа. Гэр бүлийн тэргүүн Джон Галван 2003 оны 1-р сард нас баржээ. Түүнийг өөрийн байгуулж босгоход хувь нэмрээ оруулсан Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн академийн сүмд цэргийн бүрэн хүндэтгэлтэйгээр оршуулсан байна. Гадаад ертөнд түүнийг академийн үндэслэгчдийн нэг нэр хүндтэй хүн хэмээн хүндэтгэн үзсэн. Харин тэр хүмүүсийн хэн ч түүний гэр бүл дотор ямар их зовлон нуугдаж байсныг мэддэггүй байсан юм. Мими Галван 2017 он хүртэл амьдарсан. Тэр 90 гаруйн наслахтаа хамгийн чухал нэг мөчийг үзэж амжсан юм. Тэр хоолойны судалгаа, генетикийн нээлтүүдийн талаар сонсож чадсан. Хамгийн чухал нь шинжлэх ухаан эцэст нь чангаар хэлхийг тэр өөрийн чихээр сонсож амжжээ. Энэ бүхэн хизээж таны буруу байгаагүй гэж. Хожим охин нь ээж үнэхээр баярлсан гэж дурсан ярьсан байна. Мими ганцхан энэ өгүүлбэрийг сонсохын тулд 50 жилийн турш хүлээсэн байна. Тэр өгүүлбэр нь энэ бүхэн хизээж таны буруу байгаагүй шүү гэж.
Питер 2023 оны 10 дугаар сард унтаж байхдаа 50 нас баржээ. Харин хамгийн түрүүнд өвдсөн Дональдын хувьд өвчин нь хэтэрхий орой онцлогдсон учраас амьдралынхаа ихэнх хугацааг шизофрентэй өнгөрүүлсэн хүн байлаа. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэр Пуэбло хотын асрамжийн газарт амьдарч байсан бөгөөд 50 дүлгүүн зантай болжээ. Тэр машинаар зугаалах дуртай, мөн симфони хөгжим дуртай байсан гэж гэр бүлийнх нь дурсдаг. Галвны өвдсөн 6 ах дүүсээс өнөөдөр зөвхөн нэг нь амьд сэрүүн үлдсэн. Тэр бол Мэтью. Нэгэн цагт авиаслаг ваарчин байсан Мэтью одоо Колорадо Спрингс хотын асрамжийн газарт амьдардаг. Түүний асрах зардлын тодорхой хэсгийг охин дүү нарынх нь байгуулсан гэр бүлийн итгэлцлийн сан хариуцдаг байна. Учир нь нэгэн цагт айсандаа хаалгаа түгжин нуугддаг байсан тэр бяцхан хоёр охин үнэхээр иргэн ирсэн юм. Маргарет болон Линдси хоёр энэ түүхийг дэлхийн нийтэд хүргэхээ шийджээ. Тэд олон жилийн турш энэ түүхийг хамгийн зөв хүнээр бичүүлэхийг эрэлхийлсний эцэст сэтгүүлч Роберт Колкриг сонгосон байна. Түүний бичсэн Hidden Valley Road ном нь 2020 онд хэвлэгдэн гарч Нью-Йорк Таймсийн номер 1 бестселлер ном болж Oprah's Book Club-ын сонголтод багтаж мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Барак Обамагийн тухайн үеийн жилийн хамгийн дуртай номуудын нэгээр нэрлэгдэжээ. 2024 онд уг номоор шизофрен өвчтөе 6 ах дүүс нэртэй 4 ангит баримтат цуврал бүтээсэн юм. Гэвч түүх үүгээр дуусаагүй. Маш гашуун нэгэн эргэлт гарсан байдаг. Линдси уг баримтат киног олон нийтийн өмнө шүүмжилжээ. Түүний хэлснээр кино нь ах дүүсийг нь хэд сенсацтайгаар дүрсэлж, гэр бүлийнх нь олон 10 жилийн турш арилгахыг хичээсэн сэтгцийн өвчний талаарх гутаан доромжллыг улам гүнзгийрүүлж, бодит үннээс мушгсан кино болсон гэж үзсэн. Линдси энэ талаар гомдол гаргахад нэгэн продюсер түүнд маш шулуухан ингэж хэлжээ. Аимшигтай түүхэл хүмүүсийг татдаг гэж. Өнөөдөр Линдси Галвин Роуч бол сэтгцийн эрүүл мэндийн асуудлаар үндэсний хэмжээнд ажилдаг нөлөө бүхий өмгөөлөгч олон нийтийн идэвхтэй юм. Тэр ээж Мимигээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд асарч халамжилжээ. Мөн өвдсөн ах нарынхаа өмнөөс олон жилийн турш эмнэлэг халамжийн байгууллагуудын төвөгтэй тогтолцоотой харьцаж тэдний эрх ашигын төлөө тэмцсэн байна. Өнөөдөр тэр эгч Маргареттайгаа хамт ах Мэтьюгийнхаа асарга амьдралыг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан гэр бүлийн итгэлцлийн санг удирдан ажилласаар байгаа юм. Энэ түүх шизофрен өвчтөе хүмүүс аюултай байдаг гэсэн нотлохоо биш. Үнэн хэрэгтээ шизофрен өвчтөе хүмүүсийн дийлэнх нь хизээж хүчирхийлэл үйлддэггүй. Харин ч тэд өөрсдөө бусдад хор хүрхэхээсээ илүүтэй өөрсдөө хохирох эрсдэлтэй байдаг. Галвны ах дүүс бол энэ өвчний хамгийн хүнд, хамгийн ховор тохиолдлуудын нэг байлаа. Тэд бараг эмчилгээ байгаагүй цаг үед амьдарч байсан. Бүхнийг нуудаг гэр бүлд өссөн. Өвчнийг бараг ойлгодоггүй эмнэлгийн тогтолцоотой нүүр тулсан. Hidden Valley Road-д болсон явдал бол шизофрен өвчин ерөнхийдөө ямар байдаг тухай биш. Харин шизофрен хамгийн муу үедээ, хамгийн тааруу нөхцөлд, хамгийн харанхуй цаг үед ямар байж болохыг харуулсан түүх юм. Энэ бүхнээс дараах зүйл тодорхой болно. Өнөөдөр сая жирэмсэн эмэгтэй зөвлөдөг хоолин хэмээх шимт хижээлийн зөвлөмж. Ирээдүйн эмчилгээг хөгжүүлэхэд эрдэмтдийн өнөөдөрч судалсаар байгаа генетикийн шин замнал. Сэтгцийн өвчнийг ойлгох хүмүүсийн ойлголтыг өөрчилсөн дэлхийн бестселлер ном. Олон 10 жил үндэслэлгүйгээр буруутгагдсан нэгэн ээжийг өөрийнх нь цус шинжлэх ухааны өмнө цагаатгсан явдал. Хамгийн аимшигтай хүүхэд насыг туулсан ч ах нараа хамгаалж, танихгүй олон хүний төлөө тэмцэх хүч болгон хувиргасан хоёр охин. 30 жилийн турш бүх хаалгаа түгжиж, үннийг нуусан гэр бүл эцэст нь хаалгаа дэлхий дахинаа нээж, шинжлэх ухаанд өөрсдийн бүхнийг өгсөн явдал юм. Тэдэнд ганцхан хүсэлт байсан. Бидний туулсан энэ суурил ямар нэгэн сайн зүйлд хэрэг болоосой.